За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. 6 дахь удаагийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. Өнөөдөр бүгдээрээ энэ даалт хэлбэрийн сахарын донтолтыг яагаад эмнэлгийн байгууллагт цусны шинжилгээгээр илрүүлж тогтоож чаддгүй вэ? Ер нь бол аль хэзээ чихрийн шижин болгоод 1, 2, 3 дугаар түвшинд хүрчихсэн хойно бол ингэж тодорхойлж гаргаж ирдэг. Тэрнээс өмнөх энэ донтолтын хэлбэрт орсон явж байгааг бол энэ эмнэлгийн байгууллагууд дээр тодорхойлж гаргаж ирэхгүй байна. Яагаад тэрийг гаргаж ирэхгүй байна вэ гэхээр энэ сахарын шижнийг тодорхойлохдоо цуснаас глюкоз буюу цусны дах сахарын хэмжээ хэр их байна вэ гэж шалгадаг, тестэлдэг. Тэгтэл цусны дах сахарын хэмжээ бол бага байгаад идэг. Тэгээд цусны дах сахарын хэмжээ бага байгаа учраас танд чихрийн шижин байхгүй байна гэж хэлдэг. Тэгтэл тэр цус нь яагаад ингэж цусны сахар бага байна вэ гэхээр тэрний арталд нөгөө хүн чинь өмнөх бичлэгүүдээр ярьсан байгаа тийм ээ. Тэр нойр булчирхаа илэг бөөр дотоод эргэтэн чинь тасралтгүй 24 цаг ажиллаж байгаа. Тэр цусны дотор ч орж ирсэн тэр өндөр сахаруудыг буулгахын тулд нойр булчирхаа инсулинийг маш өндөр хэмжээгээр ялгаруулж идэг. Тасралтгүй ажиллаж идэг. Тэгээд энэ ихэнх үеийн донтолтуудын үед бол нойр булчирхаа ямар ч завсаргүй ингэж ажиллаж маш их хэмжээний инсулинийг боловсруулж идэг. Тэгээ инсулинийг гаргаснараа нөгөө цусны дах сахарын хэмжээг чинь бол тогтвортой түвшинд нь бариад ахна шүү дээ. Тэгтээ ард нь бол нойр булчирхаа бол ямар ч зогсолтгүй ажиллаж байгаа. Тэгээ маш өндөр инсулинийг цаг тутамд гаргаж байна. Яа тэгэхээр бид нар өглөө босоод өглөөний сайхан cereal гэдэг ч үлээ те. Тэгэл тэрийг сүртэй идэж гин, хүүхдүүд идэж гин. За өдөр тэгэл нэг сайхан сэндвич ч юм уу цовин ч юм уу тэ тэр бүргэр ч юм уу энэ бүхэн чинь тэр шарсан төмөс идчих чинь. За тэгэл орой дундуур нь бас нэг чихэр жиглаад нэг ганц банан амруугаа хийчих чинь. Тэгээ орой нь болохоор дахиад хоол идчих чинь. Тэр хоол нь чихэртэй эрүүл хоол идж байгаа нэртэй чихэртэй йогурт тэ идчих чинь. За энүүний чи ард бол нойр булчирхаа чинь өглөөнөөс ахуулаад орой хүртэл тасралтгүй тэр инсулин маш өндөр тунгаар ялгаруулж байгаа. Тэгжиж таны цусны дах сахарыг тэр идээд байгаа хоолноос ч орж ирж байгаа тэр их сахаруудыг тогтвортой түвшинд нь бариад байгаа байхгүй юу? Тэгээ энэ үед бол цусны шинжилгээ өгөхөд бол цусны дах сахар чинь хэвийн түвшинтэй л харагдаад байдаг. Эрүүлтэй танд ямар нэгэн сахарын шижин байхгүй байна гэдэг. Тэгтэл тэрний ард бол бидний нойр булчирхаа бол ямар ч амралтгүй өндөр тунгаар өндөр ажил те тасралтгүй ажил хийж байж идэг. Тэгээд бидний энэ эргэтэн систем гэдэг чинь адилхан. Бид нар ядраад унтдагтай яг л адилхан бидний нойр булчирхаа чинь байнгын өндөр инсулин ялгаруулж өдөр шөнөгүй ажилласаар байтал сүүлдээ дүжирчдэг. Дүжирших буюу нэг юм хизээ сахар нь орж ирээд байгаа, сахар идсэн ч вэ, идээгүй ч вэ ингээл ажиллаад идэг нөгөө. Тэр стрессийн гормонтойгоо давхар ажиллан тэр чинь хамтдаа. Тэгээд нөгөө сахар идэхгүй байжсэн ч гэсэндээ арай нэг бага идсэн ч гэсэндээ ерөөсөө нэг ганц алим идэхэд л пүк гээл өсдөг. Шууд нэг инсулин ялгаруулалт чинь. Тэр нойр булчирхаа чинь тэр сүлдээ бүр их хэмжээний сахар орж ирж байгаа мó бага хэмжээний сахар орж ирж байгаа мó гэдэг нь ерөөсөө хамаагүй. Ерөөсөө байнгын өндөр ачаалттай ажиллаад эхэлдэг.
Ингээ өндөр ачаалттай ажиллаад бид нар нэг 5 жил явуулахад та ингээ нэг нойр унтахгүй 5 өдөр ингээ тасралтгүй өдөр шөнө ажиллаад үз. Ямар байдалд орох вэ? Мангуу эрүүл юу мэдэгдэхгүй ингээ нэг юм сонирн болно үстэй. Яг тэрнтэй чи адилхан бидний нойр булчирхаа тийм тэр байдлаараа ингээ 5 жил ингээ өндөр ачаалттай ажиллаад инсулинээ сүултээ бүр ялгаруулж чадхаа болчдөг. Яг энэ үед болвол цусан дахь сахар чинь зад тавьдаг. Тэгээ цусан дахь сахарыг ингээ зохицуулаад байдаг нөгөө инсулин чинь байхгүй болчихно шүү дээ. Нөгөө нойр булчирхаа чинь боловсруулж чадхаа болчдөг. Тэгээд эрхийн цагт бол цусан дахь сахар өсөөд тэр үед бол одоо цусны шинжилгээгээр эмчнэр бол таны цусны сахар өссөн байна. Та ерөөсө жихрийн шижний 1 2 3 дугаар түвшинд ирсэн байна гэж гаргаж ирдэг. Энэ үед бол им тарай тэгэл одоо эмчилгээ тэгэл маш их зүйлээр одоо ингэж яадаг. Эмчилдэг. Тэгтээ бол бүрэн эмчлэгдэхгүй сахарын шижин өвчин бол бүрэн эмчлэгдэхгүй шууд эмийн хамааралтай болчдөг. Одоо тэр элдвийн тариа мараа хүүхнүүд тариал ингээл тэр чинь ингээд тухайн нэг хэсэг хугацаанд турж байгаагаа ерөөсөө тэгж өөрийнхөө эрүүл мэндээр тэгж тоглож болохгүй. Тэ? Та тэр цаагарын шижинтэй тэр юм өөрөө огт инсулин ялгаруулж чадахгүй эргэтэн систем доголдсон хүний тэр тариаг турах гэж байгаа нэртэй өөрлөгөө шахаад ингээд тарианы хамааралтай. Шууд одоо тэр эмийн хамааралтай. Өөрийгөө ерөөсөө тэр архаг өвчин рүү шидэж ийн л гэсэн. Ерөөсөө тэгж гаднаас нь хүчээр тариа мараа эм тариа хэрэглэх ерөөсөө хэрэггүй. Өөрөөрөө хоолороо сэтгэл оюунаараа ингэж засах хэрэгтэй. За тэгээд тэр цусны одоо өндөр инсулин тийм ээ нойр булчирхаа чи инсулинээ ингээд өндөр ачаалттай нэг 5 жил ажиллахад л бол ер нь цаашид ингээд ажиллах чадваргүй болчдөг. Ингээд эрхийн цагт бол цусан дахь сахар чинь ингээд шууд өсөөл. Тэр цусан дахь сахар өсөөл ирэх юм бол тэр цусыг чинь шүүдэг эргэтнүүдийг шууд одоо гэмтэн. Цусын шүүдэг эргэтнүүд чинь бол одоо илэг байна, бөөр байна. Тэгээ илэг бол шууд одоо хатуураад эхэлдэг. Нарийн судас одоо тэ нүдний хараа энэ ч одоо хэм хэлгсэн судас байгаа тэ. Энэ хэлгсэн судасууд дундуур чи нөгөө тэр сахарын уус мал ингээ уусаад ирэхээр шууд ингээ хаграад нүдний хараамууд нь захын мэдрэлийн нарийн судаснууд хаграад үйл ажиллагаа явуулж чадахгүй бөглөрөөд эхэлдэг. За тэгээд тэр цусны тэр их сахарыг чи нөгөө илэг шүүж барахгүй тэр чигээрээ ингээд бөөр рүү орж ирнэ. За тэгээ бөөр бол тэрийг чинь ингээ шүүж ийн гэд бөөр одоо маш их ачаалттай ажиллаж эхэлнэ. За бөөр энэ маягаараа ажиллахад бас 5 жилийн дотор бас бодоо олдог. Тэгээд ингээд эргэтэн дотор системүүд чинь бөөр илэг зүрх энэ нарийн дахын мэдрэлийн судалснууд чинь ингээд хаграад бөглөрөөд ингээд цусан дахь сахараа барьж дийлэхгүй зад тавиад ингээд балардаг. Тэгээс үлдээ одоо энэ цус шүүлтүүрийн энэ эргэтэн системүүд чинь өөрсдөө ажиллаж чадхаа болоод бид нар одоо энэ цусыг аваа шүүдэг диализын аппаратанд орж ийн л та. Одоо энэ Германд бол маш их тийм хүмүүс байна. Монголд ч байна. Тэгтэл энэ тэр нойр булчирхаа тэр хамгийн ихэнтэй тэр далд хэлбэрийн нууц хэлбэрийн донтолтын хэлбэрийг эмнэлгийн байгууллагуудад яагаад гаргаж ирэхгүй байна вэ гэдэг түрүүн ярьлаа шүү дээ тийм ээ. Яагаад гэвэл одоохондоо бол таны нойр булчирхаа ажиллаад дээд хүчин чадлаараа ажиллаад инсулиныг ялгаруулаад таны цусны сахарыг бол одоохондоо бол барьж чадаад байна. Гэхдээ энэ маягаараа өндөр ачаалттай ажиллах юм бол удахгүй барьж чадхаа болно. Тэгэхээр тэрнээс өмнө бид нар энэ нойр булчирхаагаа амраах хэрэгтэй. Одоо бид нар маш их ажиллаад гүүгээд ядраад ингээ унтдагтай адилхан нойр булчирхаагаа бид нар амраах хэрэгтэй. Нойр булчирхааг яаж амраах вэ гэхээр бие рүүгээ сахар огт битгий оруул. Шууд тасал багасгана гэдэг ойлголт байхгүй. Огт сахар битгий оруул. Яа тэгэхээр нойр булчирхаа ингээ өндөр түвшинд ажилласан байх үедээ жоохон ч гэсэн сахар ороод ирэхэд тэрийг их багыг ялгаж чадахгүй шууд ингээд нөгөө
тэр стрессийн гормонтойгоо нийлээд ингээд шууд өндөр хүчин чадлаараа ингээд маш өндөр хэмжээний инсулин ялгаруулад идэг. Нөгөө дөжөрсөн байгаа учраас тэр чинь ингээд хөрхийн нөгөө нэг хүчин чадлаа ингээ алдах гад маш их юм өвчлөлттэй байдалд орсон байгаа учраас жоохон хэмжээний сахар орж ирэхэд л шууд ингэж өндөр инсулин өндөр ачаалттай болчдөг. Тиймээс энэ үед бид нар ерөөсөө сахараа багасганд хаяа нэг идэж яхад яах вэ гэсэн ойлголт байхгүй. Ерөөсөө бүх сахараа хасна. Ингэж хасаж байж жоохон амралт орж ирэн таны нойр булчирхаан чинь. Хэрвээ ингээ нойр булчирхаан чинь амарч чадах юм бол бидний эргэтэн систем бол маш ухаалаг. Өөрөө өөрийгөө эдгээдэг. Тийм ээ, одоо бид нар ингээ гараа ингээ зүсцэн байхад нэг 7 хоногийн дотор аяандаа ингээ идэгчдэг үстэй нэг шарх идэгдэг штэ тий. Тэгтэл тэр шархыг идгэх ингээд яахгүй ингээд дээрээс нь оролдоо л ингээд ухаал ингээд байвал тэр чинь идэхгүй өрөвсөд бактери нэм ороод ингээд өрөвсдөг шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй ч адилхан. Одоо энэ нойр булчирхайг амраах хэрэгтэй. Тэгээ энэ үед аяанда тэр нөгөө шарх өөрөө амьдаг шиг тэр нойр булчирхай чинь ингээд амраад ирэхээрээ ирүүлжиж эхэлнэ. Нойр булчирхай чинь тэгээд хэвийн ажиллаж байгаа горим руугаа шилжиж эхэлнэ. Тэгээ энэ хэвийн ажиллах горим руугаа шилжих хүртэл нь бид нар одоо тэр сахараа хасах хэрэгтэй болчиход байгаа. Ерөөсө багасгах хаяа нэг хүүхдийн баяр төрсөн өдөр яах вэ дээ нэг ганц идчихэд энэ тэрэг тийм байхгүй. Тэгээд ингээд хамгийн одоо нойр булчирханд хэрэгтэй зүйл бол эхний ээлжинд бол мацаг байж байгаа. За тэгээд мацаг гэдгийг болоод хүн өөрсө дуран мэдэн хамаагүй барьж бас болдоггүй ид байгаа. Ялангуяа тэр одоо эрч хүч багтай байгаа хүнд хэлбэрийн одоо тэр инсулины юу те ализийн цаахрын шижний хүнд төвшнүүдэд очсон хүмүүс бол шууд хамаагүй мацаг барьж болохгүй. Одоо тэр эмчнэрийн хяналтанд эм тариа хэрэгэлдэг бол тэдрийг хэрэглэх хэрэгтэй. Хажуугаар нь хоолоо засах тухай ярьж байгаа шүү би. Тэгээ өшөө арай шихрийн шижин болж чадаагүй байгаа тэр даалт хэлбэрийн үед нь хэрхэн таних те. Тэгэхээр энэ үеуд дээр бол бидний инсулин нойр булчирхай маань хөөрхийн амтан тэгээ одоо энэ хотоодны доор байрладаг шүү дээ. Энэ хөөрхийн нойр булчирхай маань өдөр шөнөгүй ямар ч тасралтгүй өндөр ачааллаар таныг сахартай жоохон нэг ширхэг будаа идэх төдийд чинь хүртэл тасралтгүй өндөр ачааллаар ажиллаж байгаа юм байна. Тэг бид нар нойр булчирхайгаа одоо хэдэн жил ажиллуул чинь бодоод үз. Анх тэр сахар идэж эхэлсэн цагаас чинь өдийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Тэгэхэр чин одоо тэр өвчлөхгүй ядрахгүй гэд яах вэ дээ. Тэгэхээр бид нар нойр булчирхайгаа амрааж сурах хэрэгтэй. Нойр булчирхайгаа эдгээж сурах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол одоо хамгийн боломжит хувилбарыг бол одоо эрүүл мэндийн байгууллагын хүмүүс бол одоо мөн хоол зүйчнэр бол санал болгох та энэ 16-8 мацаг гэдгийг бол санал болгож байна. 16 цаг та огт амрууга идэх юм ерөөсөө бити хий гэж байгаа. За тэгээ 8 цагтаа бол энэ зөвшөөрсөн хүнсүүдийг идэнэ. Тэгээд энэ хориглсон үйлдвэрийн аргаар боловсруулсан сахар, жихэр, шоколад, тэгэл тэр бабл ти, кола, жуус бүгдийг хорно. Тэгээ энэ 8 цагтаа ингэж зөвшөөрсөн хүнснүүдийг идээд тэгээ 16 цагтаа огт юу ч идэхгүй ингэж байж чадах юм бол таны нойр булчирхай одоо амарч эхэлнэ. Тэгээ нойр булчирхайгаа ингээд жоохон амраагаад эхлэхлээр бид нар энэ бие эргэтэн систем чинь аяандаа ингээд идгэх боломж нь үүсдэм байна. Тийм ээ. За тэгээд дараагийн хичээлүүд дээрээ одоо тэр зөвшөөрсөн хүнснүүдийг яаж хэрэглэх юм ингээ бас нарийн юмнууд байгаа. Тэрэн дээр бичлэгүүд дээр ярья. Тэгэхээр одоо өнөөдөр бол бүгдээрээ хамтдаа энэ
далд хэлбэрийн сахарын донтолт яагаад эмнэлгийн байгууллагууд дээр илэрхгүй байна вэ гэдэг тухай ярилцлаа тийм ээ. Тэгэхээр энэ бол тэр инсулин маш өндөр ачаалттай ажиллаад ингээд байж идэг юм байна. Тэгэхээр энэ үед нь бид нар одоо нойр булчирхайгаа амрааж тэ завсар зай өгж өөрийгөө эдгэх боломжийг гаргаж өгөх юм бол нойр булчирхай маань буцаас сэргээд одоо энэ чихрийн шижин тэр сахарын боловсруулалтанд бол буцаад ингээ илүү их хүчтэй орж ирэх юм боломжийг үүсгэх юм байна. Тэгэхээр бүгдээрээ одоо нойр булчирхай гэдэг энэ жижигхэн эрхтнээ хайрлацгаая. За энэ бол хоол боловсруулалтын маш чухал эрхтэн байж байгаа. За тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Нойр булчирхайгаа амраацгаая. Эрүүл зүйлцгээе, эдгээцгээе. Тийм ээ? Өөрийнхөө энэ дотоод эрхтэн системийг хайрлах хэрэгтэй. Тийм ээ? Өөрийнхөө сэтгэл оюуныг хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө энэ дотоод эрхтнээ хайрлах хэрэгтэй. Бид нар ингээ гаднаас нь мянган сайхан тосмос түрхээл, мянган юм алтмалт зүгээл, мянган алмаз зүгээл, амар брендийн хувцс өмсөд тэр дотоод эрхтэнд чинь ямар ч хамаагүй штэ. Тэр дотоод эрхтэнд юу хамаатай вэ гэхэлэр бидний намаар орж ирж байгаа хоол хүнс чинь л хамаатай. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг чинь энэ гаднаасаа ингээд элдвээ юм нилаад авах биш. Энэ дотор эрхтнүүдэд хайрл, зүрхээ хайрл, хотоодоо хайрл, илгээ хайрл, тэ нойр булчирхайгаа хайрл, бөөрөө хайрл. Эдгээр чинь бүгдээрээ хоорондоо ингээд холбоотой. Тэгжээж та эрүүл байна. За энэ бол жинхэнэ өөрийгөө хайрлаж байгаа эхний одоо хэлбэр юм аа. За тэгээ бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Энэ эрт үеийн донтолтын хэлбэрээ одоо засаж авах болтугай гэж сайхан өрөөё. Баяртай.